технологийн дэвшилд хүрсэн энэ цаг үед хүүхдүүдээ хэрхэн хамгаалах уу? Сошиал орчинд, виртуал орчинд хүүхдийнхээ эрхийг хэрхэн хамгаалж, орчин цагийн хөгжлөөс хоцрохгүйгээр хийж хэрэгжүүлэх үү гэдэг чиглэлээр олон ажлуудыг санаачилсны нэг бол e-kids гэсэн одоо шинэ платформ юм а гэдгийг би бас өнөөдөр та бүхэнд хэлмээр байна. Эцэг их нь үр хүүхдийнхээ хаана явж байгаа байршлыг нь тодорхойлох, цаашлаад хүүхдүүдийнхээ одоо гэртээ ирсэн, сургуультай ирсэн гэсэн мэдээллийг цаг тутам хүлээж авах нөхцөлийг бас бид бүрдүүлсэн. E-kids-ээр дамжуулж хүүхдүүдийнхээ эрхийг, хүүхдүүдийнхээ аюулгүй байдлыг хамгаалж болцоос эцэг эхчүүдийн өмнө үүссэнд бол олон эцэг эхчүүд талархалтай байдаг. Манай харилцаа холбооны зохицуулахаараа өнөөдрийн арга хэмжээнд E-Монгол Академитай хамтраад цахим ур чадвар түүнчлэн хүүхдүүд цахим хэрэглээг хэрхэн зохистой хэрэглэх талаар заавар зөвлөгөө өгч ажиллаж байгаа. Хэрхэн цахим орчинд аюулгүй байх вэ? Хэрхэн зөв зохистой хэрэглэх вэ? Ямар насны хүүхдүүд юуг хэрхэн яаж ашиглах вэ? Дээрэс нь эцэг эхчүүд ч гэсэн өөрсдийнхөө цахим ур чадварыг яаж сайжруулах вэ гэдэг талаар заавар зөвлөгөө аваарай. Ингээд хүүхэд хамгааллын чиглэлээр, хүүхдийн аюулгүй байдлын чиглэлээр өнөөдөр нээлттэй хаалганы нөхөн өдрөлгийг зохион байгуулж байгаа. Цагдаагийн байгууллагынхаа нийт бие бүрэлдэхүүн талархал дэвшүүлье. Та бүхэнд ажлын амжилт хүсье.